За сайн байна уу? За өнөөдөр болохоор EJU гээд шалгалт байгаа тийм Япон улсад их сургууль болон за мэрэгжлийн сургууль тийм за ялангуяа бакалаврын төвшөнд их сургуульд дэвшин суралцахад яг гадаад оюутнаас үндсэн авдаг шалгалт нь болохоор EJU шалгалт байгаа. За тэгээ зөвхөн EJU-гийнхаа оноогоор орж болдог их сургуулиуд бас зөндөө байдаг. За тэгээ дээрэс нь EJU-гийн шалгалтын оноон дээр нэмэх нь за дахиад өөрсдийнх нь сургуулийн өөрсдийн шалгалттай сургуулиуд байдаг байгаа. За тэгээд EJU гэдэг шалгалт нь болохоор ерөнхийдөө Япон хэл нь талаас дээш оноог нь эзэлж байгаа 450 оноотой. За тэгээд тэрэн дээр нэмэх нь математик, хим, физик болохоор 200 оноо гэж орж ирж байгаа. За тэгээд математик бас 200 оноотой. За тэгээд нийгмийн ухаан гэдэг нийгэм байглаас хамаарат шалгалтаа сонгодог. За тэгээд тухайн их сургуулийн шаардлагаасаа болоод за зөвхөн Япон хэлний шаардлагатай гэдэг ч юм уу, Япон хэлний нэг мат, физик шаардлагатай ч юм уу. Энэ шаардлагатай тааруулаад бас өгдөг шалгалт байгаа. Тэгээ ерөнхийдөө Японы бараг бүх сургуулийг хэлэхэд болно. Ихэнх сургуулиуд бол энэ EJU гэсэн шалгалтын оноог хүлээж авдаг. Энийг бас эсэлтийн шалгуурынхаа нэг хэсэг болгоод явдаг шалгалт байгаа. За тэгээ өнөөдрийн хувьд болохоор ерөнхийдөө Япон хэлнийхэн тухай ямар хөө байдлаар явдаг вэ гэдгийг тайлбарлахаар жоохон материал бэлдсэн байгаа. Тэгээд ямар шалгалт маань ямар хэсгээс тогтож байгаа юм те юун дээр анхаарах вэ гэж жижиг материал бэлдсэн байгаа учраас за тэрийг харж агаад тайлбарлаад явъя. За тийм. За тэгээд сая хэлсний дагуу тэгэхээр EJU дотроо Япон хэл маань нийт 450 оноотой. За тэгээд тэр нь яаж хувааж байгаа гэхээр эхлээд JLPT-гээс өөр нь юу вэ гэхээр ерөөсөө хоёр зүйл байгаа. Нэг нь болохоор академик агуулга орж ирдэг. Үгсийн сан өдөр тутмын ярианаас гадна нэлээд их сургуультай академик орчинд Япон хэлээр ойлгох, Япон хэлээр ярихад юу хэрэгтэй вэ гэдгийг шалгадаг шалгалт байгаа. За тэгээд тэр дотроо 3 зүйл шалгаж байгаа. Нэг нь болохоор эссе бичих шалгалт байгаа. За энэ бичих шалгалтын эссе дээр болохоор энэ бол JLPT дээр байдгүй шүү дээ. За эссе бичих шаардлагатай. За хоёр дахь нь болохоор доккай буюу за уншлагын тексттэй юм текст уншдаг шалгалт байна. За гурав дахь нь болохоор чодоккай чокай гэдэг байна. За чодоккай гэдэг нь болохоор бичснийхэн дагуу материал текст ороод ирнэ. Янз бүрийн мэдээлэлтэй текст. Тэр текстийг харангаа тэр текстийн тухай мэдээлэл сонсоод тэгээ хариултаа дуулдаг ийм дасгал. За тэгээ зүгээр сонсголын дасгал чокай гэдэг. За иймэрхүү 3 хэсгээс тогтдог байх нь. За тэгээд эссе бол 50 оноотой, 0-50 оноо. За доккай болохоор 0-200 оноотой. За чодоккай чокай нь болохоор 0-200 оноотой байх нэ. За тэгээд эссе 30 минутын хугацаагаа богинохон. За доккай бол 40 минут. За чодоккай чокай нь 55 минутын хугацаатай байх нэ. За тэгээд цааш нь харах юм бол за эхлээд эссегээс нь эхлээд ерөнхийдөө яриад явъя. За эссегийн хувьд гэх юм бол 400-аас 500 хэсэгтэй эссе бичдэг ба та нэг юм Япон цаас гэдэг шүү дээ зохион бичлэг бичдэг. Тэрэн дээр юм гараар бичих шалгалт байгаа. Тэгээд 400-аас 500 хэсэг бичнэ. Тэгээд ямар чадварын шалгалтын бэ гэхээр за ерөнхийдөө нэг хоёр төрлийн бол асуулт байгаа. За энийг тэрний дараа ярив. За тэр асуултаа ерөнхийдөө зөв ойлгож гинөө. За тэгээд өөрийнхөө бодлыг бичих хэрэгтэй байхгүй юу? Өөрийнхөө бодлыг бодол болон дүгнэлтээ тий зөв илэрхийлж чадж гинөө гэдгийг шалгаж байгаа. За тэгээд мэдээж өөрийнхөө бодол санааг илэрхийлэхдээ болохоор тодорхой хэмжээний жишээ байх хэрэгтэй тий. Тэгээд тийм яагаад тэгж бодож байгаа юм бэ гэдэг нэг үндслэл байх хэрэгтэй. Энийгээ сайн баталгаажуулж баяжуулж чадж гинөө гэдгийг хоёрдугаар шалгаж байна. За гуравдугаар болохоор энэ их чухал зүйл зөвхөн нэг талаас нь харах биш тий. Ямар нэгэн зүйлд сайн ч тал байгаа, муу ч тал байгаа. Тэгээ энэ аль альнийг харьцуулт сайн гаргаж ирч чадж гинөө гэдгийг харж байгаа. За тэгээд за энэ дараагийнх нь болохоор баланстай бичиж чадж гинөө тий. За нэг текст за 500 хэсэгтэй 400 хэсэгтэй текст байсан ч гэсэн дундаа нэг 2-3 хэсэгт хуваагдаж тий. Эхний хэсэгтээ ийм хэлээд, хоёр дахь дээр нь ийм хэлээ, гурав дахь дээр нь ийм санаа хэлээд, сүүлд нь дүгнээд ийм санаа хэлдэг ч юм уу тий. За тэгэхээр энийг нэг ерөнхийдөө нэг баланстай бичиж гинөө гэдгийг чинь харж байгаа. За тэгээд тохирсон зөв дүрм үгсийн сан хэрэгжилж чадж гинөө. Япон хэлнийх нь ерөнхий чадвар нь ямар байна гэдгийг бас харж байгаа. За тэгээд юунд анхаарч бэлдэх вэ гэхээр за энэ бол жаахан ерөнхий зүйл байгаа. Нэгдүгээрт ер нь олон сайдын талаар өөр юмсан бодолтой байх гэсэн үг байхгүй юу?
За ном сонио уншдаг ч юм уу тий. За энэ дараагийн жишээн дээр байна. Ном сонио уншсан гэсэн энэ тухай би юу гэж бодож байна гэдгийг ийм нэг боддог зуршилтай болчвол зүгээр. За тэгээд өөрийнхөө бодлыг энэ заавал Япон хэл дээр байх албагүй монгол хэл дээр зэгцтэй бичиж эхлээд сураад за тэгээд тэрийгээ дараа нь Япон хэл рүү буулгаад ер нь санаа зэгцтэй илэрхийлэх гэсэн зүйлийг сурвал зүгээр гэж байна. За дараагийнх нь болохоор бичих дасгал сайн хийгээд хугацаанд тааруулж бичих хэрэгтэй. Ерөөсө 30 минутын дотор 4-5 зүйлстэй зохиомжлыг бичих учраас хурдан бичдэг болох шаардлагатай. Тэгэхээр ийм маш олон удаа дасгал хийгээд тавтаад хурдан бичдэг болох шаардлагатай байна гэсэн. За дараагийн зүйл агуулгын хувьд болохоор ямар хуу дистаратай бичдэг вэ гэхээр эхлээд асуултаа зөв ойлгоо те өөрийнхөө байр суурийг тодорхойлох юм. За энэ дотроо хоёр төрлийн асуулт байдаг. Нэг нь болохоор нэг асуудлын тухай хоёр санаагаа. За А санаа, Б санаа аль аль нь байж болохоор санаа. Тэгээ энэс аль нэгийг дэмжиж бичдэг. За тэгэхээр А-гийн дэмжиж чам, Б-гийн дэмжиж чам гэж тодорхойлох хэрэгтэй гэсэн. За хоёрдугаарх нь болохоор нэг асуудлын тухай ерөнхийдөө тайлбарлаж бичих маркер явдаг байхгүй. Иймэрхүү зүйлд өөрийнхөө ямар байр сууриас бичих байгаа юм бэ гэдгээ эхлээд тодорхой болох хэрэгтэй гэсэн. За хоёрдугаарт болохоор тэр байр сууриа тодорхой болгочоод за тэрэн дээр яг ямар үндслэлээр ингэж шийдсэн юм бэ гэдгийг гаргаж ярих хэрэгтэй гэсэн. За тэгээд тэрэн дээр нэмээд энэ үндслэлээ баяжуулахаар жишээнүүд за нэг 2-3 жишээ өгдөг ч юм уу тийм. Ийм учраас одоо ингэж бодож байна гэсэн жишээнүүд гаргаж ирэх нь байна. За тэгээд дараа нь болохоор тайлбар шаардлагатай асуудал дээр тодорхой тайлбарлах тийм. За жишээлбэл нэг асуудал дээр жаахан бэкграунд мэдээлэл хэрэгтэй ч юм уу нэг оршил хэсэг хэрэгтэй бол тэрийгээ заавал тайлбарлаж бичээрэй гэсэн. За тэгээ мэдээж эцэст нь бол дүгнэлт хийндээ ийм учраас би энэ санааг ингэж зөв гэж бодож байна гэдэг ч юм уу. За тэгээд түрүүнээс гарч ирсэн асуултыг олон өнцгөөс харж бичсэн байх. Өөрөөр хэлбэл зөвхөн миний энэ бодол зөв, ийм учраас зөв гэдэг ингээд дайраад авах ш. За нөгөө талтаа бас ийм байж болно. Гэхдээ ийм тал нь болохоор илүү зөв гэж бодож байгаа учраас би энийг зөв гэж бодож байна ч юм уу тийм. Иймэрхүү байдлаар олон өнцгөөс хараад бичвэл сайн байдаг гэсэн. За тэгээ бүтцийн хувьд болохоор энэ бол нэг жишээ гэсэн үг шүү дээ. Стандарт бүтцийн хувьд ямар байж болох вэ гэхээр за эхлээд оршил хэсэг байна. За үндсэн текст манайх нь. За тэгээд дүгнэлт гэсэн ерөөсөө энэ 3 хэсэгтэй. За тэгээд энэ дараагийнх нь их чухал зүйл нь өөрийнхөө сайн хэрэглэж сурсан үг хэллэгээр бичих. Манайхан яадаг гэхээр жоохон Японд сураад нэг N2-ийн төвшин гэдэрт очиад ирэхээр мэдхгүй үгээ за юм яг ярианы хэмжээд бол хамаагүй байхгүй. Ярианы хэмжээнд мэдхгүй үгээ хэрэглээд алдаад засуулаад авах. Энэ бол айгүй сайн зүйл. Бичгийн хэлэн дээр за тэгээд тэр нь яг үлдэх, үнэлүүлэх зүйл дээр мэдхгүй үгээ хэрэглэж эрсдэл хийх бол айгүй дэмий зүйл байдаг байхгүй. Тэгэхээр өөрийнхөө мэддэг энгийн үг хэллэгээр бичих гэдэг бол айгүй чухал point юм байна. За тэгээд заагцсан үсгийн тоон бичгтэй. Тэгэхээр 400-аас 500 үсгтэй гэж яхад ер нь бол 450 орчим үсгтэй бичгээд яг болох байхгүй юу. За тэрийг 500 дотор багтдаггүй ч юм уу. Зайлсхийл 200 үсгчээд болчихвол энэ бол мэдээж үнэлэгдэхгүй тийм. За тийм байна. За тэгээд дараагийн зүйл нь юу вэ гэхээр за бусад зүйл те. Тэрэн дээр нь болохоор за эсэний цаасан дээр бичих дүрм гэж байдаг шүү дээ тийм. За эхний мөрөө онгойлгож бичнэ гэдэг ч юм уу тийм. За тиймэрхүү дүрмийг бол баримталж бичих хэрэгтэй гэдэг. За тэгээд дараа нь цагийн хуваарлт дээр анхаарах. За ерөөсөө 30 минут байгаа учраас жишээлбэл эхний 5 минутанд өөрийнхөө бүдүүрт зураг гаргаад санаа гаргаад товчхон монгол хэл дээрээ тайлбарлаж бичээ. За тэгээд тэндээсээ үндсэн хэсгээ 15 минутанд бичээд за дүгнэлт хэсгийг 5 минутанд бичээд за үлдсэн 5 минутанда бичсэн зүйлийг эргүүлж харах те алдаатай хэсэг байна уу энийг хянах гэдэгтээ зарцуулаад явал зүгээрээ. Тэгэхээр яг үндсэн хэсгээ дүгнэлтэйгээ бичээд 20 минут зарцуулаад явах хэмжээнд бодвол зүгээр гэсэн. За тэгээд ямар зүйлийг үнэлээд байгаа юм те 50 оноо гэж ямар хүн 50 оноо аваад байгаа юм гэхээр за асуултаа маш тодорхой үндсэлтэй бичсэн те. За ийм учраас ингэж бодож байна гэдэг. За тэгээд тохиромжтой үг хэллэг хэрэгэлсэн байна уу, дүрм хэрэгэлсэн байна уу гэдэг нь голчилж харж байгаа гэсэн. За тэгээд тэрийг хийж чадах юм бол 50 оноо. За 40-с 45 оноотой хүн гэдэг бол асуултаа ерөнхийдөө бол үндсэлтэй бичсэн тийм маш тодорхой биш ч гэсэн үндсэлтэй бичсэн. Тэгээд тохиромжтой үг хэллэг хэрэгэлсэн. Япон хэлний хувьд бол асуудалгүй. За 30-аас 35 оноо гэдэг бол асуултыг тодорхой хэмжээний үндсэлтэй бичсэн. Яг тэр нь 100% үндсэлтэй хэлэхэд хэцүү.
За хэрэгэлсэн үг хэллэгэнд бол бага хэмжээний алдаа бол байгаа. Тийм том алдаа, утгын алдаа бол байхгүй гэсэн. За 20-25 оноо гэдэг бол ерөнхийдөө яг асуултанд бол хариулсан тий. Гэтээ тийм үндслэл нь тодорхой бос. За хэрэгэлсэн үг хэллэг дөрмийн хувьд бол алдаатай байна гэсэн. За 10 оноотой хүн гэдэг бол яг үндслэл нь тодорхойгүй тий. Хариултын бүтцэн тодорхойгүй. За тэгээд ер нь тийм нэг бүтцтэй текст нь бүтцтэй бичигдсэн, тодорхой бүтцтэй бичигдсэн байсан ч гэсэн асуултын хариулнаас зөрсөн тохиолдол шал өөрийн хүчээр явцсан ч юм уу тий. Тиймэрхүү тохиолдолд 10 оноо авах нэ. За тэгээд 0 оноо гэдэг бол мэдээж оноо тавих боломжгүй. Нэг бол бичээгүй эсвэл бүр маш муу ч юм уу тий. Тийм юм хэлж. За тэгээд эсээ бичгээд бичигдэх хэлбэр гэдэг зүйлийг бол их анхаарах хэрэгтэй гэдэг байгаа. За тэгээд тэр нь болохоор Японы чинь this масаар нэг бичиж болно тий. Тэгээд D10 да гэдэг нөгөө бичгийн хэлэнд хэрэглэгддэг хэллэг байгаа шүү дээ. За тэгээд this mas гэдэг бол юунд хүнд ерөнхийдөө ямар нэг зүйлийг нөгөө юу гэдэг шүү дээ. Катари такеру гэж үгээд тий. Хүнд юм тайлбарлаж хэлж байгаа үед хэрэглүүл зүгээр гэдэг байх нэ. Бичгийн хэлэн ч гэсэн this mas гэж болно. За ерөнхийдөө эсээ ямар нэг бодол санаагаа дүгнж хэлж байгаа үед бол гүүрэнж ярьж байгаа үед да D10 хэрэглүүл их зүгээр байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол D10 да хэрэглээрэй гэсэн. За тэгээд энэ хоёрыг болохоор хольж бичиж болохгүй, хольж бичих юм бол оноо асуулнаа. За тийм. За тэгээд дараагийн нэг анхаарах зүйл гэхээр ярианы хэллэгээр бичихгүй. За жишээлбэл демо, тотемо, тий, ойдойда гэдэг ч юм уу, жанай гэдэг маань эдгээр бүгдээрээ ярианы хэлээд байна. За энийг жишээлбэл демо гэдгийг шикаши гэж сольж болж байна, тий. Тотемо гэдгийг хижони гэж сольж болж байна. Ойдойда гэдэг үг бол ойде, ойта гэдэг үгний товчлол шүү дээ, тий. За жанай гэдэг бол деванай гэдэг үгний ярианы хэллэг байна. Энэ мэтлэн ярианы хэллэгт хэрэгэлдэг үгнүүдийг бичгийн хэллэн дээр хэрэглээд дэмий шүү гэсэн санаа юм байна. За тийм. За тэгээ зөндөө байна те. Датте гэх нь яагаад гэвэл гэсэн үг шүү дээ те. Назе нараба гэж хэлж болно. Назе гэж хэлж болно. Назе ката юито гэдэг ч юм уу те. Дагедо гэдэг маань дага гэж хэлж болно. Сугоку гэдэг маань тайхэн эсвэл кивамете гэж хэлж болж байна. Япари гэдэг маань яхари гэдэг үг байгаа тийм. За иймэрхүү үгнүүд дээр анхаарах нэ. За тийм. За тэгээд өргөн хэрэглэгдэх хэллэг гэж байдаг байгаа. Тэгэхээр бүтцийн үед оршил байгаад өөрийн бодол санаа нь байгаа. За сүүлд нь дүгнэлт байгаа тийм. Тэгэхээр иймэрхүү үед хэрэглэгддэг үг хэллэг юу байна гэхээр за эхлээд эхний дээр бодол байр суурь тодорхой болох хэсэг дээр жишээлбэл тою икени сансэдэ ар сансэда сансэ сүрүү ч юм уу тийм. Би энэ саналд нэгдэж байна. Энэ саналыг зөв гэж бодож байна гэсэн үг. За дараагийнх нь болохоор нохога итомо. Тэр нь илүү гэж бодож байна тийм. Нохога ито кангаиру. Ингэж хэлж болно. За учир шалтгаан ямар нэг зүйлийг тайлбарлах үед болохоор назе нараба, назе ка тоюто, сорева нани кара де ару ч юм тийм. Яагаад гэвэл ер нь яагаад гэвэл гэдэг үгнүүд ч тийм. За иймэрхүү үгнүүдийг хэрэглэж болох нь байна. За эсрэгээр нь эсрэг байр суурь илэрхийлэх үед яадаг вэ гэхээр ташкани мару камоширэнэ тийм. Мэдээж тийм байж магадгүй шикаши тийм. Гівч гэдэг би ингэж бодож байна. Дага ингэж бодож байна ч юм уу тийм. То иеру шикаши гэдэг ч юм уу. Дэру дагач гэдэг юм уу тийм. Иймэрхүү хэллэгүүдээс байдаг байх нэ. За тийм дараа болохоор тодорхой жишээ гаргаж хэлэх үед ямар үг хэлж байгаа юм гэхээр татоеба нанига агерареru га ару ч юм уу тийм. Га соряны атару га хайру ч юм уу. Иймэрхүү байдлаар жишээлбэл ийм зүйл байж болно гэдгийг бас хэлж болдог байна. За тэгээд сүүлд нь болохоор дүгнэлт хийх үед тийм. Йотте дакара шитагатте ижонор июдэ тийм. Ижонор ию кара эдгээр болохоор бүгдээрээ тийм учраас гэсэн үг шүү дээ тийм. Тийм учраас тэгж бодож байна. То кангаиру, томо, ни сансэй сүрү, ни хантай сүрү гэж хэлдэг байх нэ. За эссений хувьд бол ерөнхийдөө ийм байна тийм. Иймэрхүү хэллэг хэрэглэгддэг байх нь. За тэгээд юуг нь харж дүгнээд байгаа нь тийм. Ямар зүйл дээр анхаарах вэ гэдэг тухай ярьлаа. За үргэлжлүүлээ. За доккаийн хэсэг рүү ороод явъя. За доккагийн хэсэг дээр юу байна вэ гэхээр за ерөнхийдөө 3 төрлийн дасгал байгаа. Нэгдүгээр болохоор 400-аас 500 үсэгтэй тийм текст. Тэгээд зөвхөн нэг асуулт асуусан текст 10 ширхэг байгаа. За 9-ээс 10 ширхэг энэ жилээс хамаарат өөр. За тэгээд 400-аас 600 үсэгтэй арай жоохон урт текст болохоор 6 ширхэг байгаа. За энэ болохоор дотроо 2 асуулттай текст.
За тэгээд нэг ширхэг урт текст байгаа тэрнийг 1000 орчим үсгтэй. За тэгээд 3-4 асуулттай. За энэ хэсэг бол нэлээд JLPTT бол нэлээд давхцсан. Яг Docker иймэрхүү байдаг шүү дээ, тий. Гэхдээ академик агуулга нэлээд орж ирж байгаа гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд нэлээд гайгүй сайн төвшөнд хийе гэж бодож байгаа бол за нэлээд N2, N1 хавцаа Японы хэлний мэдлэг бол шаардлагатай. За тэгээд дасгалын агуулгын хувьд юу ямар байдаг вэ гэхээр ихэнх дасгал нь бол эссе хэлбэрийн буюу ямар нэгэн асуудлын талаар тайлбарлсан тийм хүүрнсэн жишээнүүд бол дасгалууд их байдаг. За тэгээд зарлал мэдээллийн хэлбэртэй тийм асуулт бас байгаа. Гэхдээ тооны хувьд бол цөөхөн байх нэ. За тэгээд асуултын хувьд бол уншиж байгаа хүнээсээ хамаарат хариулт нь өөрчлөгдөхгүй маш тийм тодорхой байдаг байхаар тийм асуулт. Одоо Япон хүн уншаад за энэ N ч байж болох юм, B ч байж болох юм биш, зөвхөн N зүг байна гэдэг нь тодорхой байхаар тийм текстүүд орж ирдэг байна. За үргэлжлүүлээд. За юун дээр анхаарах вэ гэхээр хурдан уншиж сурах хэрэгтэй. Нэгдүгээр энэ 40 минутын дотор 10 ширхэг богинохон текст, 6 дундад текст, 1 урт текст гэдэг нийтдээ 17 текст уншиж байгаа учраас цагаа зөв хуваарлаа тий. Цагаа ингэж хэмжиж яагаад уншдаг ийм хурдан уншиж сурах юм шаардлагатай байна. За тэгээд юу асууж байгааг тодорхой сайн ойлгох хэрэгтэй. Асуулт тайлбар хэсгийг сайн анхаарч эхлээд харах хэрэгтэй. Тэгэхээр энэ текстийн хаанаас нь юу асуух гэдэг юм бэ гэдгийг ерөнхийдөө бичсэн байдаг байхгүй юу? Тэгэхээр JLPT-гээс ялгаатай нь болохоор текстээ уншихаасаа өмнө эхлээд заавал асуултаа уншичаад тэрнийхээ хариултыг хайх гэдэг хэлбэрээр явахгүй л амжихгүй байгаа шүү. За тийм. JLPT-гийн хувьд бол эсрэгээр нь нэлээд богинохон текстүүд их орж ирдэг учраас шууд текстээ уншичаад доотлын хариултаа асуултаа уншсан дээр байдаг байхгүй юу? За тэгэхээр EJU-гийн хувьд болохоор эсрэг байдаг байна. За дараа нь болохоор юун дээр анхаарах вэ гэхээр тол бичиг ашиглахгүй унших дасгалыг. За энэ их маш чухал. Яагаад тэгэхээр тол бичиг ашиглаад үг цээжлэх бол маш сайн хэрэг. Энийг бол өдөр болгон хийх хэрэгтэй. За нэг 10,000 орчим бол үг цээжлэх хэрэгтэй. Японы нэг N2, N1 төвшөнд очихын тулд. Гэхдээ ямар ч хүн уншсан гэсэн гадаад хүн за Япон хүн ч уншсан байсан гэсэн эргэлзээтэй үгнүүд бол гарч ирдэг байхгүй жаахан хэцүү үгнүүд ялангуяа нөгөө мэргэжлийн үгнүүд нэлээд ороод ирдэг EJ-гийн хувьд тэгэхээр тэр утгын тааж ойлгох шаардлагатай гардаг байхгүй юу. Тэгээ тийм үед болохоор тол бичиг ашиглахгүйгээр нэг иймэрхүү юм хэлэх гээд ах шиг байна юм уу тийм доорноос тэр тухайн үгээ тайлбарлаад хэлсэн байж ч болно. За тийм болохоор тол бичиггүй ерөнхий гол санаагаа барьж авч чаддаг чадвар хэрэгтэй учраас ер нь 70-80% ойлгож ин окей гэсэн байдлаар явдаг ийм юм бас дасах хэрэгтэй гэсэн. За тэгээд мэдээж хан зэг зээжлэхтэй ханзгүйгээр бол юм уншина гэж байхгүй шүү дээ тийм. Тэгэхээр маш сайн ханд зээжлээрэй гэж. За үргэлжлүүлээд за Chodokkai руу ороод яа. За Chodokkai-ийн за уншиж сонсох дасгал гэх тийм. За ямар чадвар шалгаж байна гэхээр за асуултаа зөв ойлгож гин үү? За мэдээлэл хэд хэдэн мэдээлэл ороод ирэхэд те мэдээлэлээ нүдэрээ харж гин, чихээрээ сонсож гин, эднийхээ уялдаа холбоог зөв ойлгож чадж гин үү гэдгийг шалгаж гин. За тэгээд мэдээлэл дээр зөв дүгнэлт хийж чадж гин үү гэдгийг ашигладаг байх нэ. За тэгээд асуултын төрөл нь болохоор за лекцийн 66% тай, илтгэл нэг 13.75%. За сурч Японд сурч амьдрахад шаардлагатай тийм зөвлөгөө гэсэн зүйл бол нэг 15%. За бодит амьдралаар гарч ирж байгаа харилцаа яриа 5% тай. За тэгэхээр ихэнх агуулга маань Японы их сургууль болж байгаа лекцийн агуулгууд их орж ирдэг байх нэ гэсэн. За үргэлжлүүлээд. За юу бэлдэх хэрэгтэй вэ гэхээр энэ бол нөгөө эссе хэсэгтэйг адилхан олон сэдвийн талаар ерөнхий мэдлэгтэй авах хэрэгтэй. За тэгээд олон сэдвүүдээр хэрэглэгдэх үг хэллэгүүдийг цэжж мэдэх хэрэгтэй. Тэгэхээр EJ-үүд ерөөсөө бэлдэх нэг юу төлхөөр нь юу вэ гэхээр академик үг хэллэг сайн сурах хэрэгтэй тийм. Зөвхөн JLPT-ийн үг хэллэг бол хангалтгүй. Тэгэхээр академик үг хэллэгийг сайн мэддэг байх хэрэгтэй. За тэгээд дараа нь уншсан сонссон үгээ өөр үгээр орлуулж зурш. Өөрөөр хэлбэл доиго, руиго гэж үгнүүд байдаг байхгүй юу? Тэр юу гэсэн үг гэхээр төстэй үг хэллэг гэсэн. Тэгэхээр нэг үгийг нэг үгээр илэрхийлэх биш. Ихэнх тохиолдолд 4, 5 ч юм уу тийм олон үгээр бас илэрхийлж болж байгаа шүү дээ. Тэгээд тэднийг болохоор мэддэг байх хэрэгтэй гэсэн. Сая тотемо гэж хэлдэг шиг тотемо гэж хэлж болж байна тийм. Тайхэн гэж хэлж болж байна. За кивамете гэж болж байна. Хижони гэж хэлж болж байна. Ингээд их гэдэг зүйлийг илэрхийлэхэд бас илэрхийлдэг үгнүүд зөндөө байдаг байхгүй юу?
За тиймэрхүү үгнүүдийг бол цээжлэх мэддэг байх хэрэгтэй. За дайвар үг фукши гэдэг байна те. Япари гэдэг ч юм уу юу гэдэг. Тиймэрхүү үгнүүд байх сайн цээжлэрэй гэсэн. За тэгээ хоёр төрлийн унших арга байгаа. Scanning гэдэг нэг арга байгаа тий. Scanning гэдэг болохоор текстнээс өөртөө хэрэгтэй мэдээллийг олж авах гэсэн үг. Тий. 1000 үсэгтэй текст байлаа гэж за 400-аас 500 болохоор миний асуултанд шаардлагатай хариулт нь энд байна гэдгийг олж авахыг scanning гэдэг. За skimming гэдэг болохоор гяс хурдан уншаад 1000 үгтэй текстийг айгүй хурдан уншаад эндээс гол санаа нь юу юм бэ гэдгийг гаргаж ирэхийг skimming хийгдээд байгаа. За тэгэхээр энэ хоёр унших аргыг сурах хэрэгтэй. За тэгээд нягтлж уншихаас гадна хурдан уншиж сурах хэрэгтэй. Тэ? За мэдээж сайн гүн юмыг уншиж болно. Бас хурдан уншаад гол агуулгыг барьж авах. Энэ чадвар чухал учраас за энэ суралцаарай гэсэн үг. За үргэлжлүүлээд. За юун дээр анхаарах вэ гэхээр сонсгоос өмнө болохоор зураг мэдээллийг төрүүлээд харчих хэрэгтэй. За юуны сонсголын дасгалын явахаас өмнө текстээ бид нэр харах хугацаа байгаа. Тэгээд тэрийг хараад хаана юу вэ гэдгийг бүгдийн сайн тодорхой харж яваад за тэгээд заавар хэсгийг нь сонсож явах үедээ хаанаас асууж байгаагийг нь сонсоод тэгээд тэрийг тэмдэглээд авах хэрэгтэй байхгүй юу? Энийг болохоор монголоор тэмдэглэл хийсэн ч болно. Өөртөө хамгийн ойлгомжтой хурдан байгаараа хийх хэрэгтэй. За тэгээд асуултаа сонсонгоо тэмдэглэхийн. Тэгээд асуултаа сонсож байхдаа хариулах. Асуултыг дууссны дараа бодоод хариулах нэгдүгээр цаг байхгүй, хоёрдугаарт мартна. Тэгэхээр өөрөө сонсож байгаа л яг энэ зөв хариулт юм гэсэн үедээ л дугуулад явна гэсэн. За тэгээд хариултаа шалгах хэрэгтэй гэдэг. За дараа нь сонсголын хэсэг нь ямар байдаг вэ гэхээр ерөнхийдөө нэг хоёрхан төрлийн дасгал байгаа. Нэг нь болохоор харилцан яриа. Хүмүүс хоорондоо ярьж байгаа яриа. За нөгөөх нь болохоор нэг хүн ярьж байгаа яриа. За тэгээд шалгаж байгаа чадвар бол мэдээж харилцан яриа болон яриаг зөв сайн ойлгож байна үү те. Хэрэгтэй мэдээлэлээ зөв ялгаж авч чадж гинөө, зөв дүгнэлт хийж гинөө гэдгийг шалгаж байна гэсэн. За тэгээ асуултын төрөл нь болохоор ерөнхий агуулгыг за ойлгох дасгал. Тэгээ ерөнхийдөө энэ дээр юу хэлж байгаа гэдгийг ойлгож гин үгүй юу гэдгийг шалгаж байгаа дасгал. За тэгээд асуултын агуулгаас тэгээд текстээсээ одоо юуны асуултын агуулгаас чухал мэдээлэл яриа яваад, харилцан яриа яваад те нэг хүний ярьж байгаа яриа яваад тэндээс яг чухал хэсгийг ойлгож барьж авч чадж гин үгүй юу гэдгийг шалгаж байгаа дасгал байна. За тэгээд олон мэдээллийн за харилцаа холбоог зөв ойлгож гин үгүй юу гэдгийг шалгаж байна. За тэгээд яриа сонсоод цаашид юу болохыг үнэлждэг юм. Тэгээ энэний дараа яах гэж байгаа вэ гэдэг асуултууд их орж ирдэг. За тэрийг үнэлж одоо цаашдаа юу болох гэж байна гэдгийг таамаглаж мэдэж чадж гин үү гэдгийг бас шалгадаг байна. За тэгээд сүүлд нь бас энэ чухал хийсвэр агуулгатай асуултыг бодит агуулга руу буулгах. За N2, N1 тэ. За тэгээд EJ-ийн хувьд болохоор хийсвэр агуулгатай үгнүүд нэлийн ороод ирдэг. За тэрийг тэр дундаасаа за ерөнхийдөө яг юу хэлэх гээд байгаа гэдгийг нь ойлгодог тийм чадвараас шалгадаг байна. Тийм асуултын төрлөөс байдаг байна. За тэгээд сэдвийн хувьд ямар сэдв байгаад байгаа юм бэ гэхээр ерөнхийдөө академик агуулга, хичээлийн агуулга, за тэгээд академик орчинд болж байгаа дасгал бол ерөнхийдөө голчилж орж ирнэ. За тэгээд гадаад оюутнуудтай холбоотой асуудлуудаас орж ирдэг байна. За тэгээд дараа нь болохоор юунд анхаарах зүйл энэгээр ингээд яриа маань дуусчин юунд анхаарах вэ гэхээр сонсголын дасгалын хувьд болохоор чихээ сайн тасах хэрэгтэй, төвлөрч сонсох хэрэгтэй тий. За тэгээд сонсож байхдаа тэмдэглэл хийх хэрэгтэй. Тэмдэглэл монгол хэл дээр байсан ч болно, зураг зурсан ч болно, өөрөө л ойлгож явал болох байхгүй. Тэгэхээр заавал одоо цаг алдаад Японы хэл дээр тэмдэглэл хийх гэдэг шаардлагагүй. Өөртөө ойлгохоор байдлаар хийхэд болно гэсэн. За тэгээд иймэрхүү байна. Тийм шалгалтын хувьд бол дахиад зэрэгээр хэлэх юм бол ерөөсөө 3 хэсэгтэй байгаа. Нэг нь болохоор Kijitsu тийм. Эссе бичгэн 50 оноотой, Dokkai 200 оноотой дасгал байгаа нь 40 минутын дээр 17 текст уншина. За Chodokkai, Chokai гэдэг тийм текст уншингаас сонсоод хариулдаг дасгал байна. Зүгээр сонсголын дасгал байдаг байна. За тэр нь 55 минутаа гэдэг бас 200 оноотой. За тэгэхээр EJ юу гэдэг нь болохоор JLPT-гээс ялгаатай нь юу гэхээр ерөөсөө академик агуулгыг орж ирдэг байна. Тэгэхээр EJ-ийг бэлдэж байгаа хүмүүс бол ийм академик те хим, физик, мат одоо юу гэдэг нь те шинжлэх ухааны салбарын сэтгэл судлал гэдэг ч юм уу. За мэдээлэл зөв гэдэг ч юм уу. Иймэрхүү үг хэллэгээр цээжлэх хэрэгтэй байна. За тэгээд дээрэс нь JLPT-гээс ялгаатай зүйл нь юу вэ гэхээр
тий. Текст эссе бичгэнэ тий. Тэгэхээр бичдэг чадвартай бас болох хэрэгтэй. За тэрийг бас эзэмшээд явдаг нэг шатаараа л гэж байгаа. За тэгээд иймэрхүү зүйлээр анхаарал явуул болдог байна шүү. За тийм. За тэгээд өнөөдөр болохоор EJU тий Японы их сургуульд эсэж орж ороход шаардлагатай шалгалтын за Японы хэлний хэсэг дээр ийм дасгалууд ирээд ийм зүйл дээр анхаардаг байх нэ гэдэг яриад хэлээ. За тэгээд EJU-д бэлтэж байгаа бүгдээрэнд нь амжилт хүсье. За тийм хичээгээрэй. За баяртай.